За явууч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэг өнөөдрийн сонгож авч олшруулсан дуу маань дизайнер буюу Sydney Royal Selby III гэдэг жинхэнэ нэртэй энэ 97 оны 5 сарын 3-нд Нью-Йоркийн Бруклин төрсөн. Хип-хоп trap болон mumble rapper дуулдаг энэ рэперийн дуусан Panda гэдэг дууг сонгож авч орчуулахаар боллоо. Тэгээд ойрд хичээл ном эхлээд бас ажил төрөлтэй бас жоо гэрүүрээ асуудал нэтрэм болоод видео жоо хийсэнгүй. Тэгээд та бүхнээсээ хөлжүүлээч чи. Тэгээд одоо цаг чинь тэгээд төрсөн аав ээж ах トゥ нартай итгэхэд хэцүү болсон цаггүй юм байна. Тэгээд дайснаас чинь илүү ерөн тэ хайрлж хүндэгдэг. Тийм өдөөс надаа инээсэн тийм ойрын хүмүүс чи ер нь нурууч утгах шаад юм байши гэдгийг айгуус ойлгож авлаа. Islamrap.com гэдэг вебсайт маа дэсид байдаг дүү нэгээд ажиллаж байгаа. Тэгээд Америкаас янз бүрийн бараа авахаар бол тэр вебсайт руу хандаад линк явуулаад эсвэл барааныхаа нэр мэртэй одоо юуг ингэж хэлээ холбогдоод бараа Америкаас бараа захиалах боломжтой байгаа шүү. Дандаа агаар ачаагаар явна. Дээрээс нь Instagram дээр Islamrap Squad гэдэг манай бас дүүгийн хөтлж байгаа. Тийм юу байгаа. Instagram сууг байгаа. Тэрийг бас та нар дагаараа тэрэн дээр янз бүрийн дууны мэдээлэл болон заргаж байгаа бараа бэлэн байгаа бараа марны талаар мэдээл ордог байгаа шүү. Тэгээд би юуг нь өшөө олон тайлбарын доор description ингээ оруулчаа. Тэгээд та нар сонирхоорой. Одоо тэгээ бүгдээрээ дуугаа орчуулад видео эхлүүлье. I got broads in Atlanta, just to lean the family. Credit cards in the scammers, hitting the licks in the van. Legacies, family, wait and see, look like a panda. Going out like a Montana, honey killers on the helmets. Legacies, family, wait and see, family. Pockets full, Danny, selling ball, candy. Man on the macho like Randy, the chopper go out to for granted. This nigga bullet your bandit, hope the killers understand me. I got broads in Atlanta, twisted the lean in the family. Credit cards and the scammers, hitting the licks in the van. Legacy, family, wait and see, look like a panda. Going out like a Montana, honey killers on the hammers. Legacy, family, wait and see, family. Package full, Danny, selling ball, candy. Man out the macho like Randy, the chopper go out to for granted. This nigga pull up your family. За сони орж ирдэг дахилтан тэр чигээр авсан. Дуу нэг дахилтыг бадагтаа тэгээд дуусчдаг байгаа. За эхлээд ага Brozенлаа Tuesday Blame and Fan гэхээр надад Атланта зөндөө олон хүүхнүүд байгаа. Brod гэдэг хүүхэн гэдэг утгатай үг. Тэгээд Tuesday Blame and Fan доп гэдэг чинь ойлгомжтой хар тамхилын нэг уудаг те. Тэгэл тэдний хооронд нь холиод фантамантад холиод хэрглэж байна гэсэн утгатай. Credit card and scammers hidden of licks in the band гэхээр энэ яг одоо кредит карт хулгайлж те өөр шин кредит карт хэвлж гаргаад тэрийг одоо хүний юмар өөрийнхөө болгож ашиглах те скам одоо те залил өөр хийх гэсэн утгатай. Тэгээ hidden of licks in the band гэдэг нь яг hidden of lick гэдэг нь тэр ликор гэдэг үгний товчилсон үг юм байлээ. Тэгээд одоо гудамжны үзүүрт буланд байдаг тэр архины мухлагийг дээрэмдээд тэнгүүтлээ банда гэдэг нь болохоор нөгөө trap house тэ нөгөө хар тамхи зардаг хийдэг газар тэндээ очиж мөнгөө хадгална гэсэн утгатай. Тэгээд Black X fan and White X look like panic гэхээр тэр яг машин нөгөө BMW-гийн XX гэдэг машин энэ нь болохоор Panda шиг харагддаг гэх тийм юм байлаа. Тэрийг дуулаад байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээ Gonna like a Montana 100 kills and 100 hammers гэхээр Montana шиг ингээд одоо яана гарч явна гэсэн яг орчуулвал тийм ерөнхийд нь хилээд байгаа нь болохоор Tony Montana гэдэг нөгөө Scarface-тэй тоглодог те. Тэрийг би тэрэн шиг одоо ер нь хамаагүй те. Одоо энэ хамаагүй ингэж байна гэсэн утгатай. Тэгээд 100 ширхэг алуурчин 100 ширхэг буу гэсэн үг юм бэлээ тэр Hammers гэдэг нь. Тэгээ үргэлжлээ Black X fan and White X Pana Pakisol Danny гэдэг нь болохоор тэр нэг өөрөө тайлбарсан байсан тэр Нью-Йоркоос гаралтай тэр нэг алтартай намхан жижигхэн жүжигчин байдаг шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа юм лээ. Pakisol гэхээр одоо хармаан зузаан эсвэл хармаан хавдцсан ч юм уу те нэг өсөндөө хармаан дах мөнгөтэй л гэсэн утгатай юм яриад байгаа. Тэгээ Selling Bar Candy Man I'm the macho like Randy гэхээр
Тэгээ Селенбор Кандиг боо гэдэг чинь нөгөө жижигхэн таблет одоо дөрвөлжин баарыг хэлж байгаа ш. Тэрийг чихэршиг зарна гэдэг нөгөө Xanax-ээс зархаад хэлж байгаа юм байлээ. Тэгээд Macho Man гэдэг энэ дээр үеийн WWF зодтолдог байсан тэр ахуй байдаг юм байлээ. Тэрийг л би энэ Macho Man шиг crazy юм savage гэсэн утгатай мөр яваад байгаа юм байлээ шүү. Тэгээ үргэлжлээ Chapago Oscar for Grammy bitch нэг pull up panic гэхээр тэг миний Chapago одоо нөгөө бууштай энэ ингээд Oscar шиг ингэж байж иж Grammy авна гэсэн утгатай юм яриад байгаа юм. Миний ойлгож байгаагаар тийм бас тайлбарсан юм уушхаар чи яг утгагүй өөрийнх нь хэлсэн үгнүүд нь яг make sense хийхгүй байгаа байхгүй. Тэгээ үргэлжлээ bitch нэг pull up panic гэхээр тэг bitch нэг арчаагүй нэг өмдөө татаач гэсэн эсвэл одоо тэг хүүхэн шиг нэг дандаа асуудал үүсгэх өмдөө татаач гэж байгаа. Тэгээ үргэлжлээ hope you kill us understand me гэхээр тэгээ та нар намайг ойлгоно гэдэгт итгэж байна гэсэн утгатай ингээд дахилтанд дуусчлаа. Энэний дараа бадаг нь орж ирнэ. Бадаг нь тий одоо тэг орчуулаад эхлэе. I get broads in Atlanta, twisted up lean and shit, sipping fountain. Credit cards and the scammers, wake up beside your shit, let designer, whole bunch of ladder shit. They be acting rats, I know we clapping shit. I be pulling myself in the finest shit. I got plenty of stuff with Bugatti, but look how I try this shit. Black is 6, found him. Why is he killing no comma? Pop a perk, I got signed a gorilla, they come and kill you with bananas. For feelings, I feel it, pull up in the fountain. No niggas, they come and kill you on the comment. But Broly is dancing bigger than the pound. Go out to the Grammy, but pull it, you find it. За тэгээ ганц байгаа бадгын эхний хагас нь явж байна. Aga Brozen Lana Tuesday Lane Sippins Bana гэхээр тий надад Атланта зөндөө өхнүүд байгаа. Юмаа холиод найруулаад линэ хийгээд фантагаа тий очиж уугаад сип хийж уугаад credit cards and scammers wake up research шилээд designer гэхээр тий credit card-ны тий scam заллоо хийгээд тий би өглөө босохдоо Versace одоо тэр дизайнерыг мэдэрч байгааг би одоо мэдэрч өглөө босдгоо. Тэгээ тийм дизайнерын амьдртай гэдэг нэг үгэн дээр тоглолт хийгээл явуулах шиг л да. Я хабанч лаш Debbie Askren tan who be clapping shit here. Хабанч lavish гэдэг нь яг нэг үнэтэй чамэнтэй. Тэгэл өөрийгөө л магтаал байгаа юм шиг байна. Надад зөндөө үнэтэй гоё юм байна. Тэгээд энэ town asking around town who be clapping shit гэхээр яг хоо тэр нэр хүмүүс яваад асуугаад хин хамгийн чанга алгаж гинэ гэдэг нь одоо хинний дуу те жинхэнэ хагалж гин хинний дуу хаат байна лет байна гэсэн утгатай юм шиг тэрийг дуулаад байгаа юм шиг байна. Тэгээ I've been pulling up stuff and fanny shit. I got plenty of stuff Bugatti. Look how I drive shit гинэ. За бас нөгөө баянаа гахуулаад энэ тийм фантомын усан завтай би ирээд энэ дотроос өөрийнхөө юмаа фантом шиг үнэтэй юмудаа гаргаж ирнэ. Тэгээ надад энэ Bugatti шиг юм зөндөө юм staff одоо янз бүрийн байна. Тэгээд миний энэ машин барьж байгаа юуг та нар хараач. Яаж барьж байгааг та нар хараач. Тэгээд Black X fan White X no camera. Тэгээд хар цагаан X6 камерын өмнө жинхэнэ алж байна. Тэгээд миний машин үнэхээр чамээ харагдаж байна. Pop perk I can stand up гэхээр яг Papa perks уугаад те perks уухаар нөгөө хөл гар хөндүүрээ бадардаг шиг тэгээд босч чадахгүй байна. Gorilla they come and kill you with bananas гэдэг заа юу юм бэ лээ. Gorilla гэдэг байгаа наа. Буу хэлээд байгаа юм болоо тэгээд тэр банан шиг урт тийм магазинтай ингээ хийгээд те тэднэрээ чамаагаа даалнаа л гэдэг шиг. Тэгээд Four Phillies Definitely Philippine Phantom гэхээр фантом машин дотор дөрвөн залуус ингээ суугаад машин дүүрэх гээд байна. Нэгээс they come and kill you on the camera. Тэ нэг нь одоо та нар мэдээж аваа. Та нарын зүгээр камерын өмнө бид нэр очиж буугаад юу тэдний камерын өмнө бид нэр ингээ байхгүй болгоно та. Big Rolly dancing bigger than the panda гэхээр Big Rolly гэдэг чинь Tom Rolex цаг те dancing гэхээр одоо нөгөө алмазууд нь гэлтгэнхийг одоо Diamonds dancing гэдэг юм байлээ. Тэгээ энэ бол пандаас илүү том үнэтэй зүйлээ л гэж тийм утгатай мөрөвж байна. Тэгээ үргэлжлээ go Oscar for Grammy bitch pull up your panic гэхээр тэ одоо Oscar шиг ингэж байж иж Grammy-д хүчээ үүснэ гэж юм. Одоо нэг тийм утга юу гэж тайлбарлаа вэ те. Тиймэрхүү утгатай Oscar одоо хүрэх хэмжээний жүжиг одоо юу те тийм кино хийж бүтээж одоо тийм ямар нэг уран бүтээл хийж иж тэрний дараагийн те одоо хүрэх шатны Grammy одоо юу кино одоо юу гэж тайлбараа айгуу сонь утгахгүй мэдрэл мутаач юм шиг байсан та. Тэгээ өмдөө татаал гэж чинь үргэлжлэн. За тэгээ одоо үлцэн хагас руу бүгдээр орё.
I got bitches pull up and they get it. I got niggas that's counting for digits. Say you make you a lot of money. No some killers pull up in the end, baby. CTDD pull up in the killer, baby. Call a feeling, feel like gon' feel it, baby. Niggas up in the baby, gon' drill it, baby. Fuck, we gon' kill it, baby. Get it. I got broad, yeah, I get it. I got cars, yeah, I shit it. This how I live. Did it all for a ticket. I play the bombs when he spinning the Bobby, you trending. Chop the dawn, doing business in the break. Fucking up shit, she doing the minute. I begin to the chicken, count to the chicken, and all of my niggas are split. За тэгээ хоёрдугаар гасан орж ирж байна. Philip Amma flip I got bitches pull up and they get it гэхээр яг хөө миний ойлгож байгаа бас давхар тайлбарсан юм л байсан нөгөө юмаа худалдаж авчаад өөрөө дундаас нь чавчээгээ мөнгө нэмээ тэрийг хоёр нуглаад те флипи гээд тэнгүүтэл хүүхнүүд машинтайгаа ирээд тэндээс нь худалдаж аавна эсвэл мань нэртэй секси гэж ирдэг гэсэн ихний мөрөл тийм утгатай юм байлээ. They get it гэдэг дуусч байгаа. Тэгээ ага niggas that's counted for digits гэхээр яг олсон мөнгө ганцаараа те бүгдийг тоолж чадахгүй тэгээ найз нэг нартаа цагийн мөнгөний өгж штэ тэр байгаа мөнгнүүдэд тоолуулж хийдэг байгааг нь мэддэг гэсэн утгатай. Say you make you a lot of new money гэхээр тэ ойлгомжтой чи зөндөө шинэ мөнгө хийдэг гэж өөрөө хэлж ирсэн. No some killers pull off and they in a rate гэхээр миний таньдаг нэг анууд өөрсдийнхөө машинтаа ирээд зогсдгоо. Тэгээ тэр зогссон машин болохоор Rolls Royce нэг үнэтэй Raid гэх машин. Нэгс миний найз баян л гэдэг юм шиг байна. Тэгээд CTT pull up in Killer Babe гэхээр CTT гэдэг нь болохоор дизайнерын өөрийнх нь Нью-Йоркоос гаралтай тэр клик фракц юм байлээ. Тэр нь болохоор Chase the Dream гэдэг үгний төвчсөн үсгүүд юм байлээ. Тэгээд Call Philip, gone fill the bank гэхээр энэ нь сони юм билээ. Зүгээр энэ Philip гэдэг үг нь яагаад орсон гэсэн мань хүн өөрөө тайлбарлаад өөрийнх нь тэр annotation дээр нь тэгсэл байлаа. Би зүгээр энэ үгийг хэлж байгаа зүгээр л хэлцээ. Ямар ч утгагүй гэж байгаа хүн нэгсэн ямар ч утгагүй байхгүй. Тэгээд үгэн дээр тоолт хийж жагаад Philip гээд хоёр үгнийг адилхан сонсогддог яасан ч гэлээ. Тэгж байгаа л зүгээр Philip-ийг гараад ирсэн. Ямар ч утгагүй гэж байгаа. Тэгээд хоёр дахь хагас нь gonna fill the bank гэхээр тий банкад өргөнө гэсэн утгатай. Тэгээд niggas up in the bank, we gonna drill the bank, fuck we gonna kill the bank, get it гэхээр за тэ маа нэгнүүд банкн дээр очиод банкийг хажуудлаас нь өрөмдөө дотор нөгөө минь хулгаалаад тэ банкийг одоо kill хийгээд тэгээд өөртөө бүх мөнгөийг гэрд гээд тийм утгатай. Нэг өсөндөө тэ банкны тэр зузаан хан сейфийг өрөндөж орж дээр минь нэг утгатай юм буулаад байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээ ага bros яа гэр ага cards яа шир гэхээр тий надаа хүүхнүүд байна. Би бүгдийг нь олдтой. Би бүгдэндээ секс идэх юм. Тэгээ надаа бүх credit card, Mastercard, Visa card юу гэдгийг тий тэднэр байна. Тэгээ би тэднийг дандаа хулгайлаад өөрийнхөө тий аргаар шин карт хийгээд мөнгө хулгай хүний данснаас мөнгө хулгайж заллин хийж л өөр хийж одоо юу гэдгийг тий in fraud scam хийсэн. This how live it did it all for a ticket гэхээр би ингэж л амьдэрдэг те энэ бүхнийг тикетийн төлөө хийсэн гэ. Тикет нь юу гэсэн чинь $100 ингэнэ. $100-ыг английн хипхоп үгэнд тикет гэж хэлдэг юм байна шүү хүн ардаа. Тэгээд үргэлжлээд now flex roll bombs when he spin it and Bobby gone trended гэхээр за flex гэдэг нь хин юм байлаа. Энэ Funk Master Flex гэдэг Нью-Йоркоос гаралтай DJ л байдаг юм байлаа. Энэ тэгээ өөрийнхөө DJ set мэд юм тавьж явахдаа дандаа юм бөмбөг дэлбэрж байгаагаар ингэж эхлүүлж тавьдаг гэж тайлбарлсан байлаа. Тэгээд Bobby гэдэг нь болохоор Bobby Trends гээд бас Нью-Йоркийн FM-д ажилладаг тийм DJ тэм нөхөр байгаа. Тэрнийг болохоор энэ өөрийнх нь нөгөө last name-ээр нь тэ үгэн дээр нь тоглолт тэгээ Bobby gonna trend гэдэг нь одоо миний дууг тэ Bobby тоглуулаад тэгээд олон нийтэд тренд болгоод тэ интернет дээр трендинг болгоно гэсэн утгатай тэ үгээр үг хийгээл тоглоол тэ тэгээ үргэлжлээ Jeff the Don do business Zana they fucking up shit and she doing her business гэхээр за Jeff the Don гэсэн болохоор энэ хин дизайнер өөрөө юун дээр Genesis дээр тайлбарлахдаа тэгсэн л байлээ. Өөрт нь айгүйх тус болсон тэр өөрт нь бит мэд өгдөөс юу наах хипхоптэй ер нь карьер эхлэхэд нэлээд том тус болсон хүн гэж хэлдэм байлээ. Тэгээ энэний зургийг нь олохсоо олдохгүй ямар ч юм байд юм мэддэггүй одоо ямар ч нэг том тус болсон хүнийг ингэж дуулж байгаа юм байлаа. Тэгээд Zana Ray гэдэг нь болохоор дизайнерын өөрийнх нь менежер бас Нью-Йоркийн нэг том FM-ийн хөтлөгч бас тийм DJ мэж тийм мэдэх хүүхэн тэгээд тэр өөрийнхөө бизнесийг хийнэ гэдэг. Тэгээд үргэлжлээ хамгийн сүүлд нь I be getting the chicken, cutting the chicken, all of my niggas gonna split гэхээр chicken гэдэг нь яхав те нөгөө
хар тамхи хэмжээний аль ч утгаар нь орсон миксэнс хийж байгаа. Тэ би тэгээд мөнгө олоод хар тамхи олоод тэ тэнгүүтлээ мөнгөө ингэж тоолоод тэгээд тэр миний тоосон бүх мөнгийг манай миний хамууд ингээд хувааж авна, өөрийнхөө хүртэх шангаа авна ингээд. За ингээд дизайнерын дуусын дуу ингээд дууслаа. Тэгээд энэ дууны хэсэг нэлээд тархсан, дэлхий дээр хүмүүс нэлээд сонсон баха. Тэгээд нэг иймэрхүү утгатай зарим нь юусоо ойлгомжгүй зүгээр амандор сүг мөг хэлсэн юм уу яатсан тийм. Бас их ойлгоход ийм амархан бус. Тэгээ үгэн дээр бас аягүй олон тоглолт хийсэн юм хүүхдээ дуу юм байна. Тэгээд миний видео үзсэн та бүхэнд баярлалаа. Доор description дээр юу бичсэн байгаа шүү. Тэр slamrepa.com болон slamrepa squad гэдэг Instagram-ын тэр пэйжүүдийг бичсэн байгаа. Тэгээд давхраас миний slamrepa тэ Instagram, Facebook, YouTube юу дагаараа. Тэгээд өшөө бас нэг мэдээлэл гээд тэгэхээр ингэж бодоод байгаа. Та нар юу гэж бодох нь вэ? Шинээр гарсан альбомуудыг одоо тэ ревю хийгээд бүгдээрээ дууг сонсоод давхар комментлоод ингээд яваад тийм видео байвал хүмүүс хэрэг сонсох вэ гэж бодож байгаа хөх. Тэгэхээр одоо яаж юм ихээр дөнгөж сая өчигдөр байна уу? Уржигдөр байна уу? Post Malone тэр Hollywood's Bleeding гэдэг шинэ цомог гарцсан байлээ. Тэгээ татаад авч өнөөдөр машинда нэг 2 удаа сонссон. Тэжгүй тэрийг бөөнөрөө хамт зэрэг сонсоод тэ ингээ яаж ийж ингээ яриад тэгээ бичлэг болгоод тодорхой холбогдлолтой мэдээллийг олдвол давхар хийгээд ингээ видеог санаа аваа шүү. Ёо дэмжижүүл дэмжиж гэж бичээрэй манайхаа тийм тэгээд 15,000 одоо 20,000 хүрэх гээл яваад байна шүү манайхаа YouTube сувг маань тэгээд лайк, share, subscribe тэгээ удахгүй шинэ видеогоор уулзцгаая.